одоо уургийн хэмжээний талаар бүгдээрээ ярилцъя л да. Ер нь хоногтоо ямар хэмжээтэй уураг хэрэглэх ёстой, ер нь уургийг бид нар ямар хоол хүнснээс яаж авч болох вэ гэдэг тухай ярив. За ер нь бол одоо анагаах ухааны хувьд бол юу гэж үздэг вэ гэхээр хүний биеийн 1 кг жин тутамд бол хоногтоо авах ёстой уургийн хэмжээг бол ойролцоогоор 1 г гэж үздэг. Одоо та жишээ нь 70 кг жинтэй хүн байлаа гэж үзэх юм бол хоногтоо та нэг те амьтны гаралтай, ургамлын гаралтай уургуудаа нийлүүлээд 70 г уураг авч иж та өөрийнхөө нэг уургийг одоо уургийн дутагдалд оруулахгүй байх хэрэгтэй байх нь. Танд ходоод гидсний асуудлууд байгаад байна тийм ээ. Тэгэхээр одоо та энийг шийдэхин тулд ганцаараа байгаад байх шаардлагагүй боллоо. Бидэн дээр ирээд зөвлөгөө авч болно. Тэгэхээр бид нар таны асуумж холбогдох шинжилгээнүүд дээр тулгуурлаад тань сайхан хоолны зөвлөмжийг өгч болж байна. Ходоод гидсний тэр үйл ажиллагааг хэвийн болгодог олон сайхан элэг дасгал бусад олон хүнд үр дүн өгсөн ийм аргуудыг бол танд зааж өгч болж байна. За шаардлагатай гэж бодох юм бол бид нар танд байгалийн нөхөн сэргээхийн эмчилгээ хүртэл зөвлөж өгч болж байна. Тэгэхээр ходоод гидс эрүүл байна гэдэг бол үнэхээр сайхан тийм ээ. Таны амьдралын чанар бол дээшлэх болно. Тийм учраас цаг аваад хурж ирээд зөвлөгөө аваарай. За тэгээ энэ нь бол одоо тэр хамгийн сүүлд тэр Америкийн нөгөө гайдлайн гарсан шүү дээ тийм нөгөө зөвлөмж гарсан тэр удирдамжаар болохоор бүр өндөр болоод 1.2-оос 1.6 гэдэг аюу өндөр тавигдсан байгаа. Гэхдээ энэ бол бас хэтэрхий өндөр байх нь ялангуяа одоо манай энэ пэйж чи өөрөө ходоод гидсний асуудалтай хүмүүст мэдээлэл өгдөг ийм хуудас шүү дээ. Тэгэхээр манад энэ мэдээлэл үзэж байгаа хүмүүс нь ходоод гидсний асуудалтай хүмүүс байгаа учраас би одоо яг энд мөрдөх хэвээр тэр 1.6 1 кг тутам 1.6 г гэдгээр бити бодорой гэж зөвлөмөр байна. Ягаад тэгэхээр яг ийм хэмжээгээр хэрвээ бид нэр хэрэглэх юм бол ерөнхийдөө одоо идж байгаагаас бараг тал дахин 2 дахин илүү бид нар уураг хэрэглэх болно. Тэгэхээр энэ бол мэдээж таны ходоодны хүчил багталттай, нойролцоохын ферментийн одоо ялгаралт багассан байгаа ийм үед их өндөр хэмжээгээр уураг орж ирэх юм бол тэр уургийг задлж чадахгүй. Энэ эргээд таны биед тийм ээ илгэнд бөөрөнд их ачаал өгөх юм эрсдэлтэй. Тийм учраас ерөнхийдөө бол нэг 1 г гээд тооцоод явчихад бараг болно. За эрчимтэй ингээд хөдөлгөөн хийдэг хүн бол мэдээж энийг ахиулна л да. Гэхдээ энэ уургийн хэмжээ бол одоо залуу хүний хувьд чил нас одоо өндөр хүний хувьд ч их айхтар зөрүү байх ёсгүй яа. Тэгэхээр нас их тусмаа бид нэр уураг бүр их хэрэг болдог. Уургаасаа бид нар өөрийнхөө тэр биедээ хэрэгцээтэй шимт хичээлээ бүрдүүлж тийм ээ тэр даавраа хэвийн ялгаруулж явах хэрэгтэй учраас шүүрлүүдэд хэвийн ялгаруулж явах учраас бид нар бол уургийг бол ахмад настай гэхгүйгээр хоол хүнснээс авч явах хэрэгтэй. За тэгэхээр хоол хүнснээс энэ уургаа авахын тулд мэдээж таны одоо ходоод гидсний үйл ажиллагаа хэвэн байх хэрэгтэй байна. За тэгэхээр хүн болгоны бие махбод өөр, амьдралын хэв маяг өөр учраас таны биед хэрэгцээтэй тэр уургийн хэмжээг тодорхойлно гэдэг бол бас ингээд онлайнаар тийм ээ ерөнхий мэдээлэл өгж байгаа энэ мэдээлэл бол зохимжгүй байдаг шүү. Тийм. За би зүгээр нэг 70 кг жинтэй хүн дээр тэгээд тэр хүний хувьд бол ердийн одоо амьдралын хэв маягтай те спортоор хичээлдэггүй хүн гэж бодоод 1 кг-д 1 г уураг гэж тооцох юм бол за ерөнхийдөө хоол хүнснээс авах уургийг өдөртөө 70 г гэд бодвол хэдий хэмжээтэй хоол хүнс идчихэж амьтны гаралтай, ургамлын гаралтай уурга авч болох вэ гэдгийг нэг хэлээд өгье л та. За тэгэхээр бид нар одоо жишээ нь 70 г мах идлээ гэхэд тэр чигээрээ бүгдээрээ уурга байхгүй шүү дээ. Тэрэн дотор чинь өөрсөөс өөхтос гэдэг ингээд бусад юу тэмдэглэлийн процесд орж ирж байгаа. За тийм учраас бид нар яг уу гэхээр одоо жишээ нь тийм ээ та 70 кг жинтэй хүн 70 г уургийг хоногтоо авах хэрэгтэй гэд энийг зөвхөн өндөгнөөс авдаг гэж бодох юм бол даруй 10 өндөг идчихэж та уурга авна. За хэрвээ та энийг тийм ээ таргнаас авна гэж бодох юм бол 10 гаруй тарг уужээж энэ уурга авна. За хэрвээ бид нар шош тийм ээ буурцгнаас авна гэх юм бол бид нар бараг 3-4 аяга идчихэж одоо тэр уурга авах нь. Гэхдээ хүн бол мэдээж ингэж дагнаж нэг хоол хүнс иддэггүй шүү дээ. Бид нэр хослуулж иддэг. Махаа идэн, өндгөө идэн, тийм ээ шошоо идэн, одоо таргаа уун гэх мэтчлэн ингээд олон их үйлсвэрүүдийг бид нэр хоол хүнснээс авч байх хэрэгтэй. За тэгэхээр энэ 70 г уурга бид нэр ингээд нэг хоолноос авна гэж байхгүй. Нэг одоо өглөөний чим өдрийн хоол ингээд дан уургатай гэж байхгүй шүү дээ. Бид нэр бусад бас макро шимт хичээл болох тэр эслэгээ одоо өөх тос тийм ээ нүүрс усаа бид нэр авч явах хэрэгтэй шүү дээ. Тийм учраас энэ 70 г ерөнхийдөө ингээд өдөр 3 удаа хоолдог гэж бодох юм бол 3 хуваачиж болно. За ингэхдээ бол өглөөний хоолн дээр тийм ээ нэг 25 грамын ч юм уу те өдрийн хоолн дээр болохоор 30-аас 35 за үлдсний нь бол оройны хоолн дээр гэдэг ч юм уу ерөнхийдөө өдөр хамгийн идэвхтэй байдаг. Тэгээд хүний хоол боловсруулах эрхтнүүдийн үйл ажиллагаа хамгийн эрчимтэй ажиллаж байгаа энэ үед нь өглөө өдрийн цагтаа бол уургийнхаа үндсэн их үсрийг нь аваад
Оройдоо бол аль болохоор хөнгөн тийм ээ их хүнд уурга ороогүй ийм уургийн их үсрэг болох одоо жишээ нь ногоо ч юм уу идээд тийм ээ иймэрхүү байдлаар бол бас хооллоход бол зохимжтой байгаа. За хотод эзний асуудалтай заанаас ахиж байгаа юм хүмүүсийн хувьд бол мэдээж хоолны шингэцэн удааширдаг, хотоодны хүчил ялгаралт нь бол багасдан байдаг. Гэхдээ эн чинь тэр эзэн хоол хүнснийхээ уургийг огт задлж чадахгүй, шингээж чадахгүй байх гэсэн үг биш л дээ. Зөвхөн одоо үр ашиг нь багасаад тийм ээ тэр амин хүчлийг задлаад өөрийнхөө цусандаа оруулах энэ хурд нь л ерөнхийдөө хэвийн хүн болоод эрүүл хүнтэй харьцуулахад удааширсан гэж ойлгож болно. За тэгэхээр ийм тохиолдолд бид нэр яах ёстой вэ? За тэгэхээр бид нэр уурга багасгах биш. Ерөнхийдөө уургатай хоол хүнсээ идэж явах ёстой. Харин уурга бол илүү сайн шингэх ийм хэлбэрээр нь хэрэглэн тийм ээ. За инхийн тулд түрүүний хэлсэн зүйлгөөр бид нар хоолоо бол нэг дор уургатай хүнд хоол идэхгүйгээр хоол болгон дээрээ баг багаар уургатай хоол хүнсээ идэж хэрэглэх ёстой. Хэлснээр нөө төрөлжүүлээ те өндгөө, тараг, сүү, тэгээд чансан мах, за дахиад загасны мах, тэгээд шош буурцэг гэдэг эдгээрийг бол бид нар хэрэглэн тийм ээ. За мөн одоо яах ёстой гэхээр илүү шингэц сайтаагаар нь болгож бэлдэж хэрэгэлсэн тэр хүнсээ хэрэглэх нь жишээ нь махаа бол сайн чанж болгох нь. За мөн тэр махаа одоо бид нар маш сайн зажилж идэх нь те. Тэгэхээр шүдээр сайн буталсан тохиолдолд хотоодны хүчил бага ялгарч ирсэн ч гэсэн хотоод бол тэр сайн жижиглэгдсэн махыг бол одоо боловсруулад амин хүчлүүдээ бол ингээд гаргаж авч болж чадна тийм ээ. За тэгээд мэдээж сайн болгосон шош будаагаа сайн болгож хэрэглэх нь байна. За мах тийм ээ. Загсны мах, дахианы махаа гэсэндээ мөн сайн болгож хэрэглэх нь. Ерөнхийдөө бол хоолоо сайн жижиглаад тэгээд баг багаар нь алгуурхан ингээд сайн зажлаад ингэж хэрэглэх юм бол та тэр хоол хүнснээс уурга сайн биедээ шингээж авахд бол дэмжлэг болж өгнө. Тэгэхээр бид нар уургатай хүнсийг ерөнхийдөө хизээ идэх вэ гэхээр ерөнхийдөө өглөөг бол уургатай хоолоор эхлүүлвэл их тохиромжтой. Тэгтэл монголчууд яаж юм гэхээр бид нар өглөөг ерөөсөө тэр чигээр энгийн нүүрс ус буюу одоо оёос, талах, боорцог гэх мэтчлэн тийм ээ юм дандаа эсвэл нэг будааны агшаамлч гэдэг юм уу дандаа ийм нүүрс усаар баялаг ийм хоол хүнсээр эхлүүлээд байгаа штэ. Ер нь л ингээл манад ирж үйлчлүүлж байгаа хүмүүсээс асуумж суугаад өглөө юу идтгүү, өдөр юу идтгүү гэл ингээл асуухад бол ер нь 90% нь бол ер нь нүүрс ус голдуу ийм хоол хүнс иддэг. Тэгэхээр ийм хоол идэхээр чинь маш хурдан өлсөн шүү дээ. Ягаад тэгэхээр бид нар чинь хотоодонд орохороо маш хурдан боловсрдог учраас тэр хэмжээгээр хурдан өлсөн, тэр хэмжээгээр дараагийн амттан хайгаад дараагийн одоо тэр чихэрлэг зүйл илүү богино хугацаанд хурдан таны энергийг бүүстлэх тийм хоол хүнсийг илэрхийлэх ийм буруу зуршилт тийм ээ донтолтонд бол хүргэдэг. Хэрвээ та өглөөдөө сайн уургатай хүнсээ идэж чадах юм бол эн чинь таныг өдрийн хоол хүртэл ингээ үл сайн дагаад ойрхон дундуур нь янз бүрийн ширж цугаа ингээ босон болоогүй мэдүүлэхгүй байхаас бол бас сэргийлж өгдөг. Тийм учраас өглөөг уургатай хоол хүнсээр эхлүүлээрэй гэж хэлмээр байна. За тэгэхээр хэрвээ өглөөдөө хүн ингээ уурга хангалттай хэмжээгээр авах юм бол энэ нь юу болох вэ гэхээр таны биед бол илүү эрч хүчтэй байх юм боломж бүрдэнэ. Тэр өглөө бол ингээд уургаар баялаг юм хоол хүнс идэж агаарэ гэж зөвлөмөр байна. За нөгөөдөөгөр бид нар ингээд өглөөдөө сайн уургатай хоол хүнсээр эхлүүлж чадах юм бол таны цусан дахь сахар бол тэгж савлахгүй цусан дахь сахарын хэмжээ ингээд тогтвортой байх боломжтой. Тэгэхээр энэ нь өөрөө цаана нөгөө чихрийн шижин, таргалалт, за тэгээд хорт хавдар, глюкозын савлгаанаас болж үүсдэг маш олон эрүүл мэндийн олон асуудал үүсэх эрсдлийг бол бууруулж өгж байгаа. За тэгээд хэрвээ таны хотоод эзний үйл ажиллагаа ингээд тийм ээ доголдсон өвчлөлтсөн байгаад уургатай хоол идсэн ч гэсэндээ тэрийг ингээд шингээж авч чадахгүй ийм байдалд хүрчихсэн байгаа бол та энэ байдлаасаа гарахын тулд тань тодорхой нөхөн сэргээх юм эмчилгээ хэрэг болно. Тэгэхээр манай төв дээр хурж ирээд энэ хоолныхаа шингэцийг дэмжиж өгдөг бид нар эллэг дасгал мөн ходоод гидсэнд ээлтэй тэр хоол хүнсний зөвлөгөөг өгнө, мөн ходоод гидсний өрөвслийг дарах хоолны шингэцийг дэмжиж өгдөг юм нөхөн сэргээх багц хөтөлбөрийг бол санал болгоод байгаа. Тэгээд манай дээр хурж ирээд энд харагдаж байгаа утасны дугаараар холбогдоод хурж ирж болно. За мөн та одоо энэ хоол боловсрол одоо ходоод гидснийхаа үйл ажиллагааг дэмжих цогцын мэдлэгтэй болыг гэх юм бол бид нар одоо одоо эмгүү ангаай, төсөө эмгүү шингэлээ, сөөргөг эмгүү ангаай гэдэг ийм цуврал онлайн хичээлүүдийг бол тавьсан байгаа. Бүртгүүлээд хамрагдаад тэндээс бол зэгцтэй маш олон мэдээллийг авч болно. Тэгэхээр бид нэр одоо энэ онлайн дээр бол ерөнхий мэдээллүүдийг л өгж байгаа болохоос яг энэ дэлгэрэнгүй тийм ээ нэг бүрчлэн тэгээд хэрэгжүүлэхэд хялбар ийм аргачлалыг бол зааж өгж амждаггүй. Тийм учраас та бүхнийг манай энэ онлайн сургалтанд хамрагдаарай гэж бас хэлмээр байна. За ингээд дараагийнхаа зөвлөгөөгөөр
юуны тухай сонсмоор байна. Мөн энэ одоо ярьж байгаа зүйл танд хэрэгтэй байгаад бусдад хэрэгтэй гэж үзсэн бол та энэ бичлэгийг шеэрлээд бусд хүмүүст бас хүргээрэй гэж хэлмээр байна. Тэгээ удахгүй